Зэвцэн тэгэхээр Ice Lord-ийн дараагийн мартаар ахин уулзч байна. Тэгэхээр та хэд мал лайк болон subscribe дараа тэгээ болж игэл доорх тосоо donation хийж дараагийн партиг илүү хурдан авч үзэхэд тусалцаа үзүүлээрэй. За тэгээд шууд гол хвшлэх рүү орцгоё. Тэг гүйж явж байгаа нэг газар зогсон чинь яг урд нь манай мөнхөгийн хайгаад усан зүйлтийг нь хойон олж харнаа. Тэгээ ардаас нь өөрийнх нь үйлчлэгч нь хүрээд ирэх бөгөөд хөөх та Лорд Вилизардын зүйлтийг нь олчихсан биз дээ. Би хурдан шиг Лордоор мэддэгдээд үгүй гэсэн. Явсан хойгоор нь болохоор хойон дотор удахтаа. Өмнө нь болсон зүйлийг бодвол хойон гэдэг хүнтэй холбоотой байх. Гистэй нэлээн уртаа царай гаргачихсан байдаг. Ардаас нь үйлчлэгч нь ирээд та санаа зовох хэрэггүй дээ. Та одоо түүнийг бодож байгаа шиг Лорд ч тэний талаар бодож байгаа байхаа гүнжээ. Гисэн хойо нэг нэмсгэлснэ. Эхэндээ би харцсан. Харин одоо сониуцсан хөдөлж байна. Ийм гайхалтай ирийн зүрхийг болоосон юм хтэй. Ямар хүн байсан бол. Зурглал өмнөх үйл явдал руу шилжих бөгөөд хойон байдаг. Тэгсэн хойоны нөгөө аав нь гэдсэн морин үеийн өдөртөгч чинь наатха хурдан гаргаж чай. Жинхэнэ хайраас дэлбэл тэгзэг гинэ. Утахгүй юм яриха болж үз. Чам тэр тэргөөс үз залуу байх. Дим юмд автаадөлгөө миний бэлцэн хормонд таланхаар. Хойон ам нэгтээ аав. Таал байдлыг ирүүлэр харах хэрэгтэй хүн. Хайрл явахыг цэцэглүүлсэн хосууд заяаных нь байтах бүгд тэдний явих хэвээр ийм гайхалтай зүйл харсныхан дараа ч гэсэн та улс төрийн гэрлэлт үүсэж байна. Таны хувьд мөрөм нэгдэл төрсэн өвчнөөс чинь илүү чухал бол та. Та ээжийг мөрөм нэгдлээс олж хайсан шиг наамагч бас. Гэхдээ наав нь шууд л уурлаад бол хүн байна уу? Хой нэг өрөөнд төгч. Гэрлэлт хүртэл тэнийг юусаа гаргаж болохгүй шүү. Чанга хараа хэрэлтэнд байлга. Хойн дотроо одохдоо би иш хэрэггүйсэн бол л та. Гисэр нүдэн нэгт нь ишилтэйг үн хөвдөж байлгүй яахав те. Сая зүуд байсан уу? Зургдас өгдөхөд хэдий маргааш нь олцсон байх бөгөөд ишилтэйг үн чинь нэлээд боловчихсан. Миний зүүдэнд орж ирсэн эмэгтэй яг хийм болоо гэдээ байж явахт нь манай мөнхөө урж ирснээ зүгээрээ гэж асуухт нь зүгээрээ битээ санаа зовх хэрэггүй. Мөнхөө энэ байдлыг анзаарангуудаа хоёулаа сэтгэлийг чинь дээрдүүлэхийн тулд зугаалах уу гэж зугаалахар болдог. Тэгээ нөгөө өөрийнх яг нөгөө мөсөн лугаа харуулад байж явахт нь хажуу талаас нь кавант хурж ирсэн ээ. Эзэнтэй. Би өөрийнхөө аяллаа бүх хөлтгэлийг хангацчихлаа. Сайн байна. Тэр ч бас билнэ. Тийм ээ. Тэр билнүүгээдсэн зүйл нь болохоор нөгөө алмас уу кондол байсан байж таардаг. Гүн шууд л конлыг харангуйтай хөөх энэ нөгөө алмас гэдээсэн юм тийм. Би үнэхээр энийг ийм өхөөртөм гэж мэдсэнгүй гэдэг бүр нэг өхөөрдөд байдаг. Тэгээ яг яагаад ийм жижигхэн болцсон бэ гэхлээр манай мөнхөө болохоор гүнжийг айж магадгүйгээд каунтад хандаад шидээр жижигрүүлчихээ гэсэн юм байлээ л дээ. Тэгээ энэ санаа хурлыг бүтцээ гэж ойлгоо. Тэгмэртэж энэ хоёр мөр өргөлөөлн зугаална гэснээрээ мөсөн луу унаад жоохон зугаалахар болдог. Ямар ч шудлгүй зурглал сориодоход мөнхөө хэсэг хүмүүстэй юм ярьж явах өгөөд эзэнтэй ядаж бидэнд мэддэхгүй дээ гэсэн. Ийм болоос яаж мэддэх вүлээ дээ. Лой. Чи худалдааны цувууны талаар аккаунтод дэлгэж бол. Найдлаа шүү. Юу? Би бүгдийг нь хийх юм. Та яах юм? Би оройн хоолны газар дээжлээтэй зоогөр. Намайг ирэхэд дуусгасан байхаарай. Зурглал ямар ч шинэ хоёрын гуан зоог барьж байгааг ирүүлж нэ. Эшилтэй гүнж тагтан дээр нар харснаа үнэхээр гайхаж байхад нь би энийг чам зориулж бэлдсэн. Таалагдж байна уу? Үнэхээр их таалагдж байна. Тэгээ дотроо тухтай нэрэ барааны зүйлтэнд байгаа зүйлийг би хаа нэгтээ харсан юм шигэ. Тэгээ хэсэг бодлогоширж явахт нь энэ байдлыг анзаарсан мөнхөө болохоор зүгээрээ гүнжээ гэж асуухт нь уучлаарай би өчтөр зүудэлсэн зүуднийхээ талаар л бодож байлаа. Зүуд гинэ. Тийм ээ. Миний хизээж харж байгаагүй зүүнний загвартай барилгууд болон миний мэдгүй хувцастай хүмүүс байсан. Би зүүдэндээ дөнгөчл 20 гаруй настай байсан байх. Цагаан арьс, гар ус, хурц хацтай юм хтэй. Гэхдээ би зүүдэндээ өргөлжлөх өнөхтэй байсан. Учир нь надад хайртай хүн байсан ч гэсэн аамын надад улс төрийн гэрлэлт болгосон. Ямар тач их тод зүз байсан. Гээ нэгт нь тийм ээ их хачин зүйт байна. Хойн өргөдүүлж хэлэхдээ нэрээ би зүүдэнд энийг хүнийг дуудсан. Түүнийг Уба гэсэн байхаа. Тэгсэн мөнхөг амьдралдаа ганцхан Уба гэж дууддаг байсан хүн нь Хойон байж таардаг. Мөнхөө болгочоор хойж явахт нь баруун чи зүгээр үү? Зөлөг гэж төр бодолтой автчихлаа. Хоол хөрлөө гүнжээ эдэр. Баруун надад хүсэх нэг юм байна л та. Чи намайг гүнжгийх болгонд бидний хооронд зай байгаа юм шиг санагдчих байна. Хэрвээ чам зүгээр гэвэл цааш та намайг ишилтэй гэж дуудаж байгаарай. Гэсэн шидүүлээ хамаагүй зүгээр л Хойон наранд дуудаж явна. За юу. За ишилтэй.
Гişэлдэг шигсэн хідүүлээ хоёр нурал дудаж явна заа юу. Ямар тач хэдийн орой болсон байх бөгөөд энэ хоёр маань оройн зоогоо барьж байна. Энэ хоёрыг мань оройн зоогоо барьж явахад каунт хажууд нь ирсэн ээ. Сайхан олсон. Би Тенстийн худалдааны бүлэг мэжлээд тусгаад өрөөд ирлээ. Тенстийн би анх удаа сонсч байна. Дрейк хаант улсууд тийм газар байдаг юм уу? Би хэлгээ мартчихсан байна. Тенстийн Дрейк хаант улсынх биш. Гя хаант улсынх. За тэгвэл энэ Гя хаант улс гэж яг ямар хаант улсыг хэлдэг вэ гэхлээр твийн баруун хойд зүгт барилах эдэн үеийн хаттаар захируулсан хадад болон язууртын эмэгтэйчүүдээр алдартай хүчрэх болсон. Ялангуяа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн Гя хүлэг баатрууд нь Жава эзэнт гүрний Вэйрийн хүлэг баатрууд ч хүчрэх гэдгээр алдартай. Гянт гэдгийг сонссон хойн дотор бодохдоо би энэ газар хол гэдгийг мэдсэн ч Гя хаант улс үнэхээр байна гэж утсангүй. Би эрснээр дипломат асуудал үүсэх болов. Ямар ч тач каунт өргөжлүүлэн илтгэхдээ Лүй өнөөдөр тэрийг хараад их сайхан санал тавьсан. Тэр энд үйлдвэр бариад Каролин худалдааны бүлэг өөрсдөө арьсан бүтээгдэхүүн хийж зараа гэж хэлв. Мөнхөө болохоор арьс аль хэдийн зарагдаж байгаа. Өөрсдөө гэсэн бүтээгдэхүүн гаргах шалтгаан байгаа мó. Гя хаант улсууд ихэнх цолтой язгууртнууд болон хасад эмэгтэйчүүд байдаг. Хэрэв бид язгууртнуудад таалагдах хувцас болон цүнх хийж саруулаа тэр нь борлуулалтад их сайн нөлөөтэй маш их ашиг болно. Жио Каролууд их алдартай арьсны урлаач мэддэг гэсэн. Лор зөвшөөрлөө өгөөд шууд ажилд орно. Тэгээ та мэдхгүй ч магадгүй цаа мөнхөө чинь бас цаагаараа нилээ юм хийгээд байгаа шүү. Гэхдээ би тайлбарлаагүй биш энэ хэсгээр нь юусаа гарахгүй энэ мөнхөө чинь биднэрт ч мэддэггүйгээр цаагаараа нэг юм хийгээд байгаа байхгүй юу? Мөнхөө өргөтүүлэн бодохдоо худалдааны бүлэг мэлөөг тариуцсан зөв байж. Тэгэхдээ за би хангалттай арьс өгөх болохоор ажиллаа эхлэв. Ямар ч тач каунт үнд нь ойлголоо. Манай арьс үнэхээр алдартай. Ирсэн өдрөө л зарагдаад дуусч байгаа. Гээд яриаг нь дуусуугүй юу гэнтэл хотын хаан нэгтээ гал гарч хэлдэг. Тэр гал нь болохоор худалдааны бүлгэмийнх нь ойролцоо байж тардгаа манай хэдий. Тэр бүр ойролцоогоос гадна яг хажууд нь гал байгсан байх бөгөөд салхинаас болоод худалдааны төрөөр хүрэл орох магадaltaй. Эрийг нь харсан мөнхөө шууд бол би төрүүлээд яваад байдлыг харчаад тэр яа гээд каунт болон ишэлдэг гүнж хоёрыг үлдээдэг. Ишэлдэг гүнж мэдээж манай мөнхөө юу гэж ганцаараа зүгээр явуулах вэ? Каунтад ганцнаа хоёр тажигсан түүн рүү очих хэрэгтэй. Ямар ч тааш өнөөх гал гарсан бүс рүү мөнхөө төрүүлээ очицоо байх бөгөөд яг ардаас нь ишээлдэг гүнж хөрөөд ирлгүй яхав те. Би ч юм санаа завдал хүрээд ирлээ. Мөнхөө энэ байлыг нь харангуйта эсрэгээрээ байсан бол би ч гэсэн хичээлтэй шиг сонголт хийх байсан. Гэж бодохтон зэрэгцээд гуй туслаач гэх хэнийг нь хоолоо гардаг. Мөнхөө өнөөх хоолоог сонсвоогүй шууд бол өнөөх гал гарч ирсэн байшин руу ороход нэг цэнхэр үстэй бүсгүй ухаангүй хөвдөж байдаг. Очоо шалгахт нь ямар тач ямсгаатайгаа байх бөгөөд мөнхөө чийч үнэхээр азтай эмэгтэй юм аа. Ийм их гал дунд амьд биш байдаг. Гэт 9-р тойргийн шид ашигласнаа өнөөх гал гарч ирсэн байшинг чинь бүгд нь хөлдөөгд гараад ирдэг. Зөвхөн яа энэ бүр арай л хүчтэй болцсон оо. Бүр ингээ байшин хөлдөөгд штэ. За мэдхгүй. Зураглал солигдоход гүнж бослохын шинж тэмдэг байна. Бослого хин юм. Би гиснэ өнөөх хүн чинь тасраад оноод өгдөг. Энэ үдэ нэгт нь ямар тааш нэг орон дээр хөвдөж явах бөгөөд манай мөнхөөгээ аварсан бүсгүй чинь одоо энэ бүсгүй шүү те. Босч ирстэй би хаана байна. Гэт гарахт нь нэлээд олон хүмүүс буюу манай хэд сууж байдаг. Сэрчглээ. Та дээрч өнө хатагтай. Би хаана байна. Гэхдээ нөгөө луй гэдсэн бүсгэр болохоор энэ бол Каролин худалдааны төвөө гэсэн энэ худалдааны бүлгэн сөөлд арьсны нэмээр алдартай болсон. Гэсэн ч намайг танихгүй хүн байх гэж. Гэж уснаа хэлэхдээ энд Гя хаант улсын хүн байхгүй юу? Тийм ээ. Бид Дрейк хаант улсын умар тэсэгт байрлаа Каролин тусгаас ирсэн. Тэгээд л бид худалдааны бүлгийг Каролин гэж нэрлсэн юм а гэсэн. Тэгвэл намайг аварсан хүн хий юм бэ гэхэд нь тэнд сууж байгаа ирэх юм. Барон Белазард таныг аварсан. Ямар ч тач манай мөнхөдөр очингууд чи намайг аварсан байх нэ. Би ядаж талархах хэрэгтэй. Би бол Сайлер Макмахон. За хэдүүлээ цаашдаа энэ Макмахоныг саруул гэвчээ Сайлер гэдэг нэртэй юм чи. Энэ нэрийг сонссон тэр цаан сууж байгаа каунт болон гişэлтэй гүнж хоёр нэлээд зочирддог. За тэгээд энэ саруул гүнж нь болохоор Гя хаант улсын 2 дугаар гүнж. Тэр 25 наснда элдний мастерын төвшөнд төрсөн. Тэр бол хаан хүлэг бодруудын ахмад мөн хаант улстай хамгийн алдартай хүн. Тиймэрдээ энэ саруул гүнж ирсэнд нь манай Хойон хамгийн их цочирдож байдаг нь яг тэгэхээр хоёр улсын гүнж хоорондоо таарахаар энэ ч нэлээд том асуудал үүсчнэ гэдэг санаа зовж байдаг. Тэгээ саруул амнаа ихтэй намайг аварсан хүнийг би өөр юм биеэр шагнана.
Хоолоо дуцгаад надтай хам цайз руу яваарай. За энэ хүрээд энэ удаагийнхаа партиг дуусгаж байна. Тэгэхээр дараагийн партиг илүү хурдан үзвэл лайк болон subscribe дараад тэгээ бүр болохгүй бол доорх данс руу донешн хийгээрэй заа юу. Хэрвээ донешн хийгээд биднийг дэмжих юм бол дараагийн парт үнэхээр хурдан орно. Амблын бүр амар хурдан орно. За тэгээ энэ бол тийм албан шаардлага бол биш. Тэгээ заавал хийх гэдэг халбгүй тэгээд нэг далай тусал нэмэр гэж бодоо л одоо хийхгүй юу. Тэгээ хийхээр нь алба байхгүй л те. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр